Сайн мэцхан хоёр дахь бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ сэтгэл готрлыг яаж өөрөөрөө эмчлэх вэ? Ямар арга зам байдаг вэ гэдгийн тухай ярих болно. За энд буюу Америкт байдаг хүмүүс сэтгэл зүйн готрлыг ингээ мэдрээд ирэхлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүмүүс буюу сэтгэл зүйн эмчтэр очдог. Тэгээд энэ маань энд маш төгөмөл байдаг боловч Монголд яг энэ мэрэгчлэр мэрэгчсэн хүмүүс цөөхөн байдаг учраас та бүхэн өнөөдрийнхөө бичлэгээр сэтгэлийн готрлыг яаж өөрөө тэмцэх вэ? Өөрөө тэмцэх вэ? Эсвэл яаж даван туулах вэ гэсэн мэдээллүүдийг танилцуулъя. За сэтгэл зүйн готрлыг ингээд яаж өөрөө эмчлэх вэ гэхлээр бас та бүхэнд маш тийм хялбар биш юм шиг санагддаг боловч энэ маань бол яг үндсэн маш энгийн сэдвээс эхэлдэг. Тэрний юу вэ гэхээр яг ерөнхий эрүүл мэндэд анхаарах буюу одоо бодисын солилцоог дэмжсэн хүнс бүтээгдэхүүн хэрэглэх, хоол ундаа маш сайн хэрэглэх, витамин уух ч юм уу, эсвэл дасгал хөдөлгөөн өдөр болгон хийх, тэгээд маш сайн нойроо авах гэд яг ингээд үндсэн эрүүл бие мах бодод тийм хэрэгтэй зүйлсийг хийхээс эхэлдэг. Энэ бол хамгийн энгийн буюу хамгийн нэгдүгээрх алхам гэж би үзэж байна. За яг нэгдүгээр алхам буюу ерөнхий эрүүл мэндтэй хоол ундаа нойрондоо анхаарах гэдэг нь 20-р алхам маань тийм бол энд маш төгөмөл байдаг эмчилгээ буюу cognitive behavioral therapy. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сэтгэхүй зан авирын эмчилгээ гэж нэрлэгддэг. Тэгээд энэхүү эмчилгээг ер нь бол хүмүүс энд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүмүүстэй ингээд хамтраад хийдэг боловч яг одоо та бүхэнд энэхүү эмчилгээг яаж өөр дээрээ ингэж туршиж үзэх вэ? Яаж энийг өөртөө ингээд хийх вэ гэсэн арга замыг танилцуулъя. За сэтгэхүй зан авирын эмчилгээг яаж өөр дээрээ туршиж юм уу өөртөө ингэж ажиллах вэ гэхлээр нэгдүгээр та тэмдэглэлийн дэвтэр юм уу утсан дээрээ ингээд тэмдэглэлийг хийх хэлдэг. Юуны тухай тэмдэглэлийг хийдэг аваа гэхлээр одоо бодлоо ингээд бүртгэж ийн гэсэн үг. За тэгээд энэ нь бол үнэхээр өдөр болгон хийвэл үнэхээр хэцүүлтэй. Тэгээд та туршиж үзэх юм бол өглөөний 2 цаг ч юм уу өдрийн 2 цаг оройд унтахынхаа өмнө бас энийг хийж болно. За тэгээд юу тэмдэглэж ийн вэ гэхлээр яг одоо сөрөг тийм муухай бодолд төрөхөд тэрийг ингээд тэмдэглээд тэгээд тэр бодлын улмаас ямар тийм сөрөг мэдрэмж төрж ийн, зүрхч нь хурдан цохилж гин үү, гарч нь хөлөрж гин үү, эсвэл бол та ингээд үсээрээ маш их оролдож гин үү, тэгээд хөлөө ингээд чичиргэж гин үү гэдэг ч юм уу ямар нэгэн тийм биений тийм шинж тэмдэг гарч ийн үгдийг нь тэмдэглэн. За тэгээд сөрөг бодлын сөрөг тийм биеийн шинж тэмдгээс авахлаад ямар зан авиртай, ямар характертай болж ийн, давууртай болж эхэлж гин үү, сандарч эхэлж гин үү, эсвэл одоо хурдан ярьж эхэлж байна ч гэдэг юм уу. Тэгээд яг одоо юм дараалсан одоо сөрөг бодол, сөрөг мэдрэмж, сөрөг зан авир юм уу характер гэдэг ингээд тэднийгээ та өдөр болгоо ингээд тэмдэглэж байгааг хэлдэг. За энэ сэтгэхүй зан авирынхаа эмчилгээг та өдөр болгон тэгж хийхгүйгээр ядаж 7 хоногт 2 удаа ингээд маш сайн анхаарал тавиад утсан дээрээс ирүүлэг тавиад ч юм уу сануулга тавиад ингээд бүртгэвэл маш сайн. Тэгээд жишээлх юм бол өглөө 8-аас та сэрээд ингээд залхуурсан мэдрэмж төрлөө гэх юм бол залхуурсан бодлоо төрж ийн тэгээд ингээд залхуурал гэдэг нэг үгээр илэрхийлээд тэмдэглэж болно. Тэгээд өдрийн 12-оос 4 цагийн хооронд стресс мэдрэмж төрсөн гэх юм бол стресс гэдэг нэг үгээр илэрхийлээд тэмдэглэж болно. Тийм болохоор аль болох тийм өөртөө хэлбэрхэн арга замыг олохгүй бол бүр ингээд хамаг ингээд фокусаа энэ эмчилгээнд ингээд зориулах юм бол маш хурдан ядарна. Тэгээд ядархаас гаднаас та өөртөө тэгж ууруцаар төрж магадгүй учраас бас айл болох хялбархан хөгжилтэй ч юм уу амархан аргыг ингэж сонгож тэмдэглэл хийгээсэй гэж хүсэж байна та бүхнээс. Бодол сэтгэлийн хөдөлгөөн зан чанарынхаа тэмдэглэлийг хөтлөхөөс гадна бас йог хийвэл биеинд маш сайн байдаг. Йог хийснээрээ зөв амьсгал чадах гээд бие мах бодоо тэгж илүү мэдэрч эхэлдэг. Тэгээд дараагийн бичлэгт та бүхэнд амьсгалын дасгалыг үзүүлье. За энэ видеон дээр харагдаж байгаагаар миний зүүн гар маань миний цээжин дээр байгаа, баруун гар маань миний гидсэн дээр байгаа. Тэгээд амьсгалаа ингээд авахд гидсэн дээр байгаа гар шин цээжин дээр байгаа гарнаас илүү өксөх хэрэгтэй. За дараагийн дасгал болохоор нэг хамарныхаа нүхээр амьсгалах. Тэгээд нөгөө гараараа бас солиод амьсгалыг үзүүлж байна. За бичлэгийн маань цаг гаргаад үзсэнд маш баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар та бүхэнтэйгээ зөндөө олон сэтгэл зүйн эмгэгийн тухай болон бас эмчлэх аргуудыг зааж өгөхийг
подкастын яадаг хүлээж байна. Баярлалаа.